Сайн байна уу? Эрцээс угаас мэдчилж байна. Өнөөдөр бичлэгээр та бүхэнтэйгээ уулзч чадаа баяртай байна. Энэ удаагийн бичлэг маань Elon Musk-ийн анхааруулга дэлхийг цочров. Өдөр бүр хэрэгэлдэг 8 хүнсний цаадах аимшигтай үнэн гэсэн ийм сэдвээр ярина. Тэгээ үнэхээр одоо маш чухал зүйл байгаа. Та бүхэн маань бүгдийн тийм ээ эхнээс нь дууслан сонсоод тэр өөрийгөө болоод хайртай гэр бүлээ одоо хамгаалаарай гэж та бүхнээс хүсэж байна. За ингээд та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсээрэй. Эхэлцгээе. Elon Musk-ийн анхааруулга дэлхийн нийтийг цочирдуулж байна. Бидний өдөр тутам хэрэглэдэг 8 хүнсний цаад хамгийн аимшигтай үнэн. Elon Musk бол дэлхийд алдартай шинийг санаачлагчдын нэг бөгөөд олон хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг хоол хүнсний тухай цочирдсан үнийг дэлгэжээ. Амттай хоолноос эхлээд сонин хачин хоол хийхэд ашигладаг орцуудыг үргэлжлүүлэн хэрэглэхээс өмнө дахин нүгүүдэ ботхыг Musk бидэнд сануулж байна. Тэгэхээр тэр ямар хоол вэ? Өнөөдрийн бичлэгээс олж мэдье. 1. Савлсан талах. Зөөлөн тохиромжтой сав баглаа боорлох хурдан хооллох хамгийн сайн сонголт юм а. Гэвч үйлдвэрлэгчид талахыг зөөлөн шинэлэг байлгахын тулд лизинг хэмээх амин хүчил нэмдгийг цөөхөн хүн мэддэг. Гайхалтай нь лизнийг хүний үс, нугасны өд, үхрийн үс, хаан үс зэрэг их үсрээс гаргаж авдаг. Ихэнх үсийг хятадын гоо сайхны салоонуудаас цуглуулдаг бөгөөд хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхээс өмнө олон төрлийн боловсролт хийдэг. Тэрхүү лизинг талханд нэмэхэд амд үнэрийн хувьд огт мэдэгдэх зүйлгүйч хэдэн 7 хоногийн турш талхыг зөөлөн байлгахад тусалдаг. Савлсан талханд лизинээс гадна мөөгөнцөр хөгц үсгээс сэргийлдэг кальцийн пропионат, бүтцийг сайжруулах моноглицерид, диглицерид зэрэг хэд хэдэн нэмэлт бодис агуулгаддаг. Хэрв та эдгээр үйлдвэрлэлийн найрлагаас зайлсхийхийг хүсвэл гэртээ хийсэн нарийн бов талах илүү аюулгүй тул сонголтоо зөв хийгээрэй. 2. Кетчуп. Кетчуп бол зүгээр л алдартай амтлагч биш юм а. Энэ нь бас түүхэн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Уг нь кетчупыг эртний Азчууд эсгсэн завсаар хийдэг байжээ. Барууныхан 11-р зуун хүртэл улаан лойл, эрсэн чихэр, давс, цуу, халуун ногоо зэргийг ашиглан орчин үеийн кетчуп үйлдвэрлэж эхэлжээ. Гэвч өнөөгийн кетчуп бүтээгдэхүүн ихэвчлэн анхны чанараа хадгалж чадаагүй. Зардлаа бууруулахын тулд зарим үйлдвэрлэгчид улаан лойлын оронд папая, эсвэл цагаан га зэрэг орс найрлагыг ашиглаж мөн элсэн чихэр ихтэй эрдэн шишийн сироп гэх мэт хямд амтлагч нэмдэг. Энэхүү сиропыг их хэмжээгээр хэрэглэвэл тархалт, чихрийн шижин, зүрхний өвчин тусах магадлал өндөртэй. Кетчуп үйлдвэрлэх явцад улаан лойлд агуулгадах амин дэм, ликопен зэрэг зарим антиоксидантууд алга болдог. Тиймээс кетчуп нь хоолын амтыг сайжруулдагч хэтрүүлэн хэрэглэх нь сөрөг нөлөөтэй. 3. Зайрмаг. Зайрмаг бол хүүхэд насан туршийн дуртай амттай юм а. Гөлгөр амархан тархдаг бүтэцтэй байхын тулд пропилен гликол агуулдаг. Хасах хоёр нь мөсөн талс зүүсгээс сэргийлдэг хүнсний зориулалттай антифриз юм. Энэхүү найрлага нь FDA-с хүнсний хэрэглээнд зөвшөөрөгдсөн боловч хэд их хэрэглээ нь маргаантай хэвээр байна. Зарим брэндүүд заримыг хөнгөн болгохын тулд холбоо багаар нэмдэг. Гэхдээ энэ тэжээлэг чанаруудыг бууруулдаг. Гэрийн заримг нь ихэвчлэн сүв, цөцгий, элсэн чихэр зэрэг үндсэн орс найрлагыг ашигладаг. Үйлдвэрийн амтлсан зарим нь химэл амт хүнсний будагч бодис, заримдаа ус төрөгч, ургамлын тос агуулсан байдаг тул транс өөхийг үүсгэдэг. Хэрв та зарим байнга иддэг бол сахарын хэд нэмэгдэлгүй анхны амтыг мэдрэхийн тулд өндөр чанартай бүтээгдэхүүн сонгох юм уу? Эсвэл гэртээ хийх нь зүйтэй. 4. Хям. Хям залуучуудын төгөөмөл зурш бөгөөд түргэн хоол орлуулах нь элбэг байдаг. Итгэхэд амар хэлбэр өөрмөц амтаараа дэлхийд даяар хайрлагдсан бүтээгдэхүүн юм а. Гэвч түүний сэтгэл татам төрхийн цаана ихэнх хүмүүсийн анхаарал хандуулдаггүй үйлдвэрлэлийн үйл явц байдаг. Ихэнх хямыг махны сайн хэсгийг оруулахгүйгээр үлдэгдэл хэсгүүдээр хийдэг. Эдгээр мах нь ихэвчлэн малыг олноор нь өсгөж өржүүлдэг. Давчуу зайтай антибиотикийг хэтрүүлэн хэрэглэдэг аж үйлдвэрийн фермээс авдаг. Эдгээр нөхцөл байдал нь зөвхөн амьтны эрүүл мэнд төдийгүй.
хүнсний аюулгүй байдлын тал дээр санаа зовж байна. Үйлдвэрлэлийн явцад эдгээр махны эд ангиудыг зэвэрдгүй ганц үсгчээр жижиглэж, эрдэнэ шиш, давс, хүнсний сардууд, нэмэлт бодисуудыг хольдог. Хямны сонгодог утсан амт нь бодит утаанаас бус шингэн утаа хэмээх химийн бодисоос гаралтай. Халуун ногоог бүс нутгийн амтанд тохируулан хийж, дэлхийд даяар олон төрлийн хямыг үйлдвэрлэж байна. Хям нь амттай, этгэж сайхан ч маш их хадгалалтын болон химийн бодис агуулсан тул зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх зэрэг эрүүл мэндийн асуудалд хүргэдэг гэж үздэг. Тиймээс хямны түүхийн эдийг ойлгож хэрэглээгээ хязгаарлах нь эрүүл мэндэд хамгаалах хамгийн сайн арга юм а. 5. Гамбургер. Гамбургер бол тав тухтай байдал баялаг амтаараа олон сая хүмүүсийн дуртай дэлхийн түргэн хоолны бэлэг тэмдэг юм а. Гэвч эдгээр халуухан бөөрөрүүдийн цаана сонирхолтой, заримдаа санаа зовсон түүх нуугдаж байдаг. Гамбургерийн гол орц нь үхрийн махны янз бүрийн хэсгүүд, ялангуяа өөхөн хэсгүүдээр хийсэн махан жигнэмэг юм а. Үхрийн махны баялаг амтыг олон хүн хайрладагч хэд их хэрэглэх нь зүрх судасны өвчин, холестерин ихсэхэд хүргэдэг. Гамбургерийн жигнэмэг нь дангаараа 200-аас 400 калори ишлэгтэй бөгөөд амтлагч болон сүмс нэмэхэд калори улам дээшилдэг. Хөргөн хоолны салбарт үхрийн махыг жижиглэн хэрчиж, амтыг сайжруулж, хадгалах хугацааг уртасгахын тулд хадгалагч дүүргэжтэй хольдог. Маш их хэмжээний натрийг хэрэглэдэг тул ганцхан бөөрөр нь таны өдөр тутмын хэрэглэх натрийн хэмжээнээс амархан давтааг. Нэмж дуртахад бөөрөр нь энгийн мэд харагдах боловч ихэвчлэн элсэн чихэр, фруктоз өндөртэй эрдэнэ шишийн сироп, хадгалтын бодисоор дүүрэн байдаг. Бяслаг, майонез, кетчуп зэрэг амтлагч нь амтыг сайжруулдагч өөхтос илчлэгийг ихээхэн нэмэгдүүлдэг. Зарим судалгаагаар гамбургер зэрэг түргэн хоолны тогтмол хэрэглээ нь таргалалт, чихрийн шижин, архаг өвчнөд холбоотой байдаг. Тиймээс эрүүл байхын тулд эдгээр хоолыг бага хэмжээгээр хэрэглэж, бага илчлэгийг сонгох нь чухлаа. 6. Маргарин. Маргарин хансан өөх тос багтай тул цөцгийн тосыг илүү эрүүл орлох бүтээгдэхүүн гэж сурталчилж байсан. Гэвч маргарин үйлдвэрлэх үйл явц нь хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар олон асуултыг бий болгодог. Маргарин хийхийн тулд лир, наран цэцгийн тос, далдуу модны тос зэрэг ургамлын тосыг өндөр температурт халааж өнцгөрчжүүлэх процессыг явуулдаг. Энэ процесс нь шингэн тосыг хатуу болгон хувиргаж, маргариныг өвөрмс бүтцтэй болгодог. Усрагчийн процесс нь ихэвчлэн транс өөхийг үүсгэдэг. Эдгээр өөх тос нь зүрхний өвчин, цус харах эрсдлийг нэмэгдүүлдэг. Үйлдвэрлэгчид мөн гадаад төрх амтыг сайжруулахын тулд янз бүрийн химийн найрлага нэмдэг. Ердийн жишээ бол ургамлаас тус гаргаж авахд ашигладаг химийн уусгач болох гекса юм а. Үүнээс гадна тааламжгүй өнгө үнэрийг арилгахын тулд цайруулагч бодис, үнэр дарагчийг нэмдэг. Тос усыг сайн холиход тусалдаг хүүхдийн сүүн тижээлээс гадна зарим бүтээгдэхүүн нь байгалийн цэцгийн тостой төстэй амт, өнгө үүсгэх хэмэл амт, өнгө агуулсан байдаг. Энэ маргариныг эрүүл гэж нэрлэгдэх бүтээгдэхүүнээс болгоомжтой сонгох шаардлагатай бүтээгдэхүүн болгон хувиргадаг. 7. Алюминий шүүс. Алюминий шүүс нь эрүүл сэргийг ундаан дуртай хүмүүсийн түгээмэл сонголт юм а. Гэвч бүх жүүс 100% цэвэр байдаггүй. Олон брэнд хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэхийн тулд фруктоз, глюкоз, сахароз зэрэг чихэр нэмж амтыг сайжруулдаг. Мөн хадгалах хугацааг уртасгахын тулд страмалийн хүчил, хүндэслийн хүчил, витамин С, тусгай амт оруулагчийг нэмдэг. Жүүсэнд хэрэглэдэг алюмиг бөөнөр нь боловсруулдаг учраас бүх жимс нь эрүүл байдалтай байдаггүй. Хөхөрсөн, ялзарсан, мөөгөнцөрчсөн алюм гэх мэт. Алюмины мөөгөнцрөөс үүссэн байгалийн хорт бодис нь патулиныг агуулж болно. Анхаарах зүйл бол жүүс боловсруулах явцад патулин усадгүй. Тиймээс түүхийн эдийн чанарын хяналт нь хамгийн чухал юм а. Хэрэглэгч шашгийг сайдруу уншиж эрүүл мэндэд хамгаалахын тулд элсэн чихэр сахар нэмээгүй бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. 8. Спам. Спам бол дэлхийн 2 дугаар дайны үед өлсгөлөнг арилгахад ашиглагдаж байсан лаазалсан мах бөгөөд үүнээс хойш соёлын өрөөс хоолны бэлэг тэмдэг болсон юм а. Бүтээгдэхүүнийг гахаан мөр, хямаар хийж нарийн жижиглэж зөөлөн махны холт болгон боловсруулдаг.
Спамыг шинэлэг амттай байлгахын тулд үйлдвэрлэгчид давс, элсэн чихэр, натрийн нитрит нэмдэг. Натрийн нитрит нь махыг хадгалаа зогсохгүй, сэтгэл татам ягаан өнгөтэй болгодог бөгөөд үүнийг хэрэглэгчид өндөр чанартай гэж үздэг. Спам бас нэг чухал сэрэмжлүүлгийг агуулдаг. 340 г спам савнд 4620 мг натрий агуулгадаг бөгөөд энэ нь ихэнх хүмүүсийн өдөр тутмын хэрэглэнээс хамаагүй их юм а. Натрийн нитрит нь халах үед нитрозамин болж хувирдаг бөгөөд энэ бодисыг удаан хугацаагаар хэрэглэхэд эрүүл мэндэд эрсдэлтэй байдаг. Ийхүү аюултай боловч өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулсан бичлэг маань өндөрлөж байна. Танд энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.